Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрч байна. Зочныг танилцуулах уу? За ингээд бидний ярилцлагаар энэ өглөө студид үндэсний статистикийн орооны хүн ам нийгмийн статистикийн газрын дарга Амар бол иржээ. Танд өглөөний мэнд төргээ сайхан амарсан уу? Сайхан та нар ч гэсэн өглөөний мэнд төргий. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр үзэгчдэд зориулаад бид статистикээс ямар мэдээллийг онцлон хүргэж байна гэхээр Монгол улсын хүн амын өсөлтөд холбогдсон ийм мэдээллийг онцлон танилцуулах гэж байна. Тэгэхээр сүүлийн 10 жилийн судалгаагаас бидэнд та уулзахгүй юу? Монгол улс 2010-аас 2020 он сая бид нар 8-9 жил гişнээр товлоод хүн амаа тооллоо шүү дээ. Сүүлийн 10 жилд Монгол улсын хүн ам 700 мянган хүүхэд мэндэлж 160 мянган хүн нас орлоо гэсэн дүнгээр үндсэндээ 3 сая 300 мянган хүний мэдээллийг одоо санг бүрдүүлээд авлаа тоолгын сангаа. Тэгээд 10% юу яалаа төвөр тоолгоо хийлээ. Амжилттай дуслаа. Төвөр толгоор одоогоор Монгол улсын нийт хүн ам хэд гэж бүртгэгдэж байна вэ? Ерөнхийдөө бидний тооцчихсан тооцоололоор ер нь 3 сая 300-аад мянга бол. Хүн амын тоолгод хүмүүс ард иргэд хэр идэвхтэй оролцваа. За ер нь идэвхтэй орсон шүү. Ер нь иргэдтэй бол баярлах хэрэгтэй. Монгол хүн нөгөө нэг төрдөө данстай байна гэдэг утга нөгөө манай тоолгын өрөө яваад байгаа шүү дээ. Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ гэдгээрээ төвөр тоолгон төвөр сонгогдоогүй иргэд маань яагаад манайхаар орсонгүй их асууж байна. Их асууж байгаа. Ер нь хүн болгон асууж байгаа. Яагаад энэ тоологдох ёстой гэдэг. Би тоологдоог үлдсэн байна даа гэж тийм. Мэдээллийнхаа сангаар тоологдчихж байгаа тийм улс. Тэгэхээр хүн амын тоолгыг дагаад маш олон суурь судалгааг бол тэрнээс хамаарат бол хийх боломжтой нөхцөл бол үүсэж байгаа байх л та. Ямар судалгааг хүн амын тоолгоод хамруулж бас хийдэг юм бэ? Ерөнхийдөө ерөөсөө л нийгмийн эдийн засгийн суурь шүү дээ. Дараагийн 30 жилд Монгол улсад ямар хэрэгцээ үүсгэх юу бий болох юм, юунд анхаарах гэдгийг л гаргадаг байхгүй. Тухайлбал боловсрал, ажил эрхлэлт, гэр бүл гэл ингээл Монгол хүний дунд наслалтыг тодорхойлж болох бас. Монгол хүний дунд наслал улаасаа тооцогдоод явдаг. Хүн амын тоолгыг хийж авч байхад ер нь хамгийн өсөлттэй жил, хамгийн бууралтай жил гэж бас гарч ирдэг баг тий. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсын 3 сая дахь иргэн яг энэ газар нутаг дээр амьдарч байгаа тооцоол гарч байна шүү дээ. 5 жилийн өмнө 3 сая дахь иргэнээ бид бүртгэж авч байлаа. Тий, энэ чинь бол өнөөдөр бол баярын өдөр. Монголын улсын түүхэнд бол аюул том баярын өдөр. 1 сарын 24-ний 8 цаг 27 минутанд Монгол хүн газар нутаг дээр энэ газар нутаг дээр 300-ны дараа 3 сая л олж байгаа. Энэ тооцоог бол хуулиар статистикийн байгууллага тэгээр олон тэгтээ энэ дүнд хүрсэн үед мэдээлэх хуулийн үүрэгтэй. За тухайн үедээ бол яг хуу 1 сарын 24-ний 8 цаг 27 минутыг дэлхийд дээрх бүх монгол хүмүүсийг оруулах байдлаараа бид нар зарлахтаа 27-ны хавцаа зарласан юм. Чин тухайн Улаанбаатарын цагаар гэж тооцоо явдаг байхгүй. Тэгээ өнөөдрийн Өмнөгов аймгийн Даланзаа дахь сум төрсэн Хатанболдын монголчин гэдэг охин Монгол улсын 3 сая дахь иргэн өнөөдөр 5 нас хүрч байгаа. Тийм сайхан баяртай баярхууштай сайхан өдөр байхгүй өнөөдөр бол ер нь бол Монгол улсын түүхэнд энэ өдөр бол хамгийн одоо юун дээр бол жишээ нь 88 оны 7 сарын 10 62 оны 10 сар бол Монгол улсын түүхэнд эхлээд 62 он чинь 1 сая болсон. 88 оны 7 сард 2 сая болсон. 2015 оны 1 сарын 24-нд 3 сая болсон. Энэ бол юуны баталгаа юм гэхээр энэ газар нутаг дээр монголчууд бид олуулаа болж одоо тий хүн ам маань өсөж тэгээд монгол хүмүүс маань цаашдаа урт удаан амьдрах юм одоо бахархлын баярын өдөр юм байна. Монголчууд 1 сая дахь иргэнээ тухайн үед хүлээн аваад одоо 1 саяулаа боллоо гэж баярлаж байсан бол өнөөдөр бид 3 саяулаа боллоо гэж баярлан сонаа. 3 сая дахь иргэнээ үлгээдэн аваад Монгол улс 3 сая гэж бүртгэгдэж явснаас хойш хүн амын тоололт 300 мянгаар өссөн байх нь гэж харж байна шүү дээ. Тэгэхээр жил ирэх тусам бол хүн амын тоо өссөөр байгаа энэ үзүүлэлт магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа гэж та бүхний гаргасан уртын статистик тооцоол бас байгаа. Хүн амын тооллого хийгээд дараагийн 30 жилээ тооцдог байхгүй. Одоо энэ 20 оны тооллого дуусны дараа бид нар 50 он хүртэл тооцсон юм. Яг одоо 10 оны тооллого 15 оны завсрын тооллогоудаас тооцсноор бол Монгол улс яг энэ ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүйгээр явхад л
2031-32 он орцсон 4 сая л олно. 45 он орчимд 5 сая л олно. Тэр хүн амын өсөлт бол жил ирэх тусам ингээд нэмэгдэж энийгээ дагаад бол та бидний ярьж байгаа тэр нийгмийн эдийн засгийн өсөлт Монгол улсын одоо цаашдын хөгжилтэй шууд бол хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг хөдөө орон нутагт ер нь хүн амын тоолоход оролцож байгаа ард иргэд орж байгаа хүмүүс тэр ямар асуултыг ирэн төлөхөөс тавих юм бэ? Хүмүүс маань өөрсдөө эргээ та бүхэнд ямар хандлагыг бий болгож өгч байна вэ? Ерөнхийдөө асуулгын утас бол дэлхийн 200 гаруй улс нэгдсэн нэг зарчмын хүрээнд явтыг. Хүн ам зүйн амьдрах нөхцөлийн тооллогын асуултууд ижил хотод жижил хөдөөч жижил ялгаагүй бид нар дэлхийн улс орнуудын нэг байхгүй. Тийм учраас энэ одоо стандартаар нь явах хэрэгтэй. Бид хаана яваагаа мэдчих хэрэгтэй. Тийм учраас энэ дээр бол хөдөө амьдардаг гэж ялгагдахгүй. Бүгд адилхан асуултаар асуудна. Сүүлийн 10 жилийн тооллогын хугацаанд бол нэлээд том өөрчлөлтүүд нэмэгдэлт юмнууд бол гарсан. Одоогоор бол би шууд бол тэрийг хэлэхэд бол эрт. 1918 оноос хойш Монгол улсын хүн ам 5 дахин өслөө гэдэг энэ сайхан тооцоолол байна. Тэгэхээр энэ тооцоолол магадгүй та бүхний одоо нөгөө тооцоолж харж байснаас бага байна уу, их байна уу? Ер нь хэр дүүцэж очдөг юм бэ? Энэ 18 оноос хойш төлөв насралтын зөвлөгөө тооцож гаргаж ирсэн энэ хүн амын тооцоо бол хангалттай зөв явж байгаа. Дээр нь аливаа улсын хүн амын тооллого ганцхан энэ жилдээ тоологдоод зөв буруу тухай яригддаггүй. Он цаг өнгөрөх тоолонд хүнийхээ тоог шалгагдаа явдаг. 18 оны Богдхаант Монгол улсын үеийн тооллогоор Монгол улс 647,500 үүнээс нэг 100,000 хятад иргэн 5 орчим мянган Европ Оросын иргэд байсан. Тэг яг хоо манайд баруун талдаа бас харцангууд дутуу орсон байх магадaltaй гэж үздэг. Гэхдээ аль биесний тооллого бол энэ 18 оны Богдхаант үеийн Монгол. Тэгэхээр тэндээс хойш бид бол 5 дахин өсчихэд байна гэсэн үг байхгүй 647,000-аас. Энэ өсөлтийг бас хүйсээр нь ялгаж авч үздэг болоо. Тэг яг хүйсийн хувьд бол Монгол улс нэлээд тэнцвэртэй хүйстэй 49.9 эрэгтэй, 50.1 эмэгтэй. Бараг л дүүцэж очиж байна. Ер нь бол юуныхаа хувьд ижлэвтер зүгээр яг насны бүлгээр нь дотор нь ялгаад аваад үзэх юм бол 55 түүнээс дээш насны дээр жоохон зөрүү бий. Зүгээр ер нь хүн амын өсөлт талаас ярих юм бол Монгол улсын хүн амын өсөлтийн өнөөдөр бид нар бол их бахархах ёстой нэг зүйл юу юм гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа Монгол улс нүүбэд илсэн. Нүүбэд илсэхээснийхаа дараахан хүнээ тоолоод 63 онд 1 сая болцсон тухайга мэдчихсэн. За яг ер нь бол энэ манай дотоодын нийт дэвтгүүн тухай үед юу байлаа? Ажилтар гэж юм юу байлаа? Тэгэхэд тэр үед гаргаж ирсэн их хүүхдийг хамгаалах их хүүхдийг хүн ам өсгөх энэ бодлогын үр дүнгээр өнөөдөр бид нар нэг өдий зэргийн нэг хөдөлмөрийн нөөцтэй хүн амтай болчиход байж байгаа. 1988 оны Монгол улсын хүн амын жил дунджаар 75,300 хүүхэд төрж тухайн үеийнхээ рекордоор 2015 оны хүртэл явсан байд. Нөгөө айхтар алтан гахаа жил чинь тийм өндөр байдгүй шүү дээ 69 мянган хүүхэд төрсэн байдаг. Гэтэл энэ жилийн урьдчилсан дүнгээр бид нар 80 мянган хүүхэд мэндэлсэн байна. 15 оноос хойш бид нар 70-аас доош мянган хүүхэд тэрнээс дээш хүүхэд мэндэлж байна. Тэр жагуулгаараа бид нар энэ сүүлийн 5 жилд 300 мянгаар өсчлөө гэж үзэж байна. Гэтээс тэр нөгөө ээжүүдтэй холбоотой байх л та хүн амын нөгөө тоогоос хамаарат тэр хүүхэд олон байх, цөөн байх нь тийм зүйл бас ажигладаг байлгүй яах вэ? Тухайн үеийн нэг эмэгтэйд 15-аас 49 насны нэг эмэгтэйд 5-6 хүүхэд төрүүлж ирсэн бол өнөөдөр нэг 3 орчим хүүхэд төрүүлж байна. Зүгээр яг судлаач хүний хувьд нэг зүгээр ярьдаг нэг зүйл юу байна гэхээр миний хувьд бол хүн амын өсөлт ярьсантай холбоотой юу ярих хэрэгтэй байдгүй гэхээр хүмүүс энэ халамжийн бодлого гэдэг нэг хитрхи хавтгай байна гэдэг нэг юм дэм одоо зүгээр судлаач миний талаас бол энэ тэр бол тийм биш юм аа. Гэхдээ энийг өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй юм аа. Баг зүйлэр биш. Нэг 20,000 ч юм уу нэг хүүхд таарсны жижиг мөнгөөр ч юм уу биш. Доороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хүүхд төрүүлээд гаргасан хүнийг
олох ёстой цалин хэмжээнд нь нийгмийн даатгалын төлөх тухай биш. Бүр цалингаар нь олох хэрэгтэй. А тэр хүүхэд төрүүлж байгаа хүн гэдэг бол залуу гэрүүл байхгүй. Өнөөдөр Монгол улсын залуу гэрүүлүүд зээлүүдтэй байгаад идэг амьдрал бас төвхтэй байгаад байна шүү дээ. Тэгээ яаж хүүхэд төрүүлэх юм те. А тэр 60-аад оны дотоодын нийт төвхтөний үед гаргаж исэн манай дэмжлэгийн хүч өнөөдөр энд гарч байна. За өнөө үеийнхэн зөрөгтэй дэмжлэг гаргавал дахиад 40-с 50 жилийн дараа үр дүнгээ өгөх байхгүй. Тих ямиг өнөөдөр харж ажиллах хэрэгтэй. Түүнээс биш ганц нэг эдийн засгийн том хөгжил бол яг л тэр бол тэргүүл эдийн засаг технологиороо хөгжөөл явна. А Монгол хүн гэдэг асуудал бол хамгийн чухал нь. За танд маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа дуусч ирнэ. Өглөө урилга авч ирсэн цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа.